бэрхшээлтэй хүн бусад хүмүүсийн адил сурч боловсрох мэрэгжил эзэмших өөр хөгжлийн бэрхшээлээс үл хамааран адил тэгш боловсрал эзэмших хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны сургалтын байгууллага болон мэргэжил болох төвүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдрах ухааны болон мэргэжлийн ур чадвар олох сургалт явуулах үйл ажиллагаанд тэгш хамруулах үр хөлөөдөг бөгөөд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Тухайлбал тухайн сурагчийн онцлогт нийцүүлсэн хамгийн цогцтой арга хэлбэрээр сургалтаа явуулах, сургалтыг явуулахдаа сурагчийн онцлогт нийцүүлсэн ном сурах бичиг хэрэглэх түүнийг ашиглах, мөн түншлэн эсэлтийн ерөнхий шалгалтыг авахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцүүлэн зохион байгуулах, мөн боловсролын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй төгсөгч юм уу суралцагчийг ажлын байртай болгож өгөх эсвэл ажлын байранд зуучлах ийм үйл ажиллагаануудыг явуулах гэх мэт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг байна.